За сайн байцгаана уу бүгд нь шинэ оны минь төргий. За өнөөдрийн хувьд ямар бас нэг шинэ оноор нэг шинэ босон явдлын талаар ярих бол нэг өрөвдөлтөөр ярих талаар байна. Өнөөдөр ярих гэх юм бол Хоккайдод босон хэрэг байгаа. Хоккайдод амьдардаг 1972 оноос хойш хамт амьдарсан эхнэр нөхөр хоёрын талаар гарч байгаа. Тэгэхээр энэ 1972 оноос хойш Муратаке Исеко гэдэг хоёр хүн гэрлээд хамт амьдраад тэгээд 49 жил хамт амьдрахдаа ерөөсөө хүүхдгүй хоёулахнаа л амьдардаг байсан. Тэгээд хоёулахнаа амьдарч байхад хөршүүдийнх нь хувьд гэх юм бол ямар хөө сэтгэлтэй байдаг байсан бэ гэхээр манай хоёрын хувьд яг ингээд хажуугаар ингээд хөршүүд ингээд явж байхад ч юм уу тий байнгын тийм инээлдсэн дуу гардаг тий инээлдэд хоорондоо нэг хөвгөлтэй байгаа тийм чимээ сонсогддог болохоор ер нь айгуу тийм гоё харилцаатай тийм хосууд байна гэдэг байдлаар хүмүүс ингэж хардаг байсан. Тэгээд манай хоёрын хувьд ч гэсэн тэр 49 жил амьдарч байхдаа зүгээр ажиллаа хийгээд амьдарч байгаадсан хажуугаар нь бас нэг хөршүүдтэй айгуу гоё харилцаатай хөршүүдтэйгээ бас уулзж ингээд нөхөрлөлтөв. Тэгээд яг мэдээ зэрэг хүүхдгүй болохоор ч тэр юм уу жоохон Исеко эхнэрийнх нь хувьд гэх юм бол хүүхдүүдийг амар хөөрж эрхлүүлдэг тийм хуршаалж ойр хавийнх нь ирж тоглож байгаа хүүхдүүдэд одоо чихэр мөхөр өгдөг ч юм уу тийм тиймэрхүү байдаг байсан байгаа. Манай хоёрын хувьд гэх юм бол яг амьдралынх нь хувьд нэлээд гайгүй байжгүй ингээ хэдий ингээ хүүхдүүдсэн би тэгээ хайртай гоё амьдралтай байсан ч нэг өдөр нөхрийнх нь би муудсан байгаа. Тэгээ нөхрийнх нь би муудаад хагалгаанд орох болсон. Тэгээ хагалгаанд орохоор болоод нэлийн хүн хагалгаа байж таараад нөхөр нь одоо бас уудаг өвчнөд байж таарсан байгаа. Тэгээ хүн хагалгаанд ороод гайг болоод очирсан. Нөхрийнх нь тэр нэг өвчнөд эхнэрт нь халдж эхэлсэн байгаа. Тэгээ тэр нь ямар хөө өвчин байсан бэ гэхээр ерөөдөө саажилт гэдэг өвчин. Та бүхэн одоо Стивен Хокинс гэдэг нэг мундаг алдартай эрдэмтнийг бас мэдэх бах. Тэгээ тэр хүний хувьд гэх юм бол саажилттай тийм саажилттай хүн болохоор ингээд бие хөдлөж чадхаа болждаг. Бүр ингээд даамжруул ингээд ярьж чадхад хэцүү болдог. Тэр нь эхнэрт нь ингээд халдсан. Тэгээ эхнэр нь ерөөдөө нэлээд өвдөөд ингээд тиймэрхүү бие ингэж хөдөлгөж чадахгүй бүртэл болоод ингээд тий гэсэн мөртлөө яг жоохон алхдаг байсан. Тэгээд тиймэрхүү байдалтай болоод яасан бэ гэхээр настай одоо хөшөө хүмүүсийн асамжийн газраас нөгөө хоёрыг чинь эхнэрийн ерөөдөө бид нар ингээд энэ дээр аваад ингээд харж хандъя. Тэгэхгүй бол ингээд хэцүү энэ хүн одоо ингэ өвчтэй болсон өөрийгөө ингэж өдөж чадахгүй болцоогоор бид нар ингээ асар хамгаалах үүрэг гүйцэтгэе гэд хэлсэн чинь эхнэрийнх нь хөдөлгөөр зөвшөөрөөгүй. Яагаад зөвшөөрөөгүй гэхээр энэ нөхөртөө маш их хайртай байсан. Нөхөртөө хайртай. Тэгээ нөхрөөсөө холдох хүсэхгүй байсан учраас зөвшөөрөөгүй. Тэгээ ерөнхийдөө нөхөр нь ойролцоогоор 3 жил орчим эхнэрээ одоо сахиад тэгээ дээрээс нэг сар халамжлаад имийг ингээ тогтмол өгөөд гэсэн чинь эхнэр нь баг багаар муудсаар л байсан бие. Тэгээ нэг өдөр золгүй явдлаар бол хөлөө булгалаад шаа булгалаад тэгээ ингээ хөлөө хугалцсан бүр. Тэгээ хөлөө хугалцсан чинь тэрнээсээ болоод бүр өмнө жоо алхдаг байсан чинь бүр алхаж чадхаа болсон. Тэгээ бүр тэрэгэн зэрэгтэй болоод ерөнхийдөө бүр биеийнхээ бараг бүсгийг ингээ хөдөлж чадхаа болоод өлегтэй бас нэг сайн яаж чадхааш бас болж ирсэн. Тэгээ нөхөр нь ч гэсэндээ тэрнээс нь болоод ерөнхийдөө бас нэлээд сэтгэлийн даамтанд ороод ингээ байнга асраад эхнэр нь 2020 оны үе байсан тэр үеэс юу гэж хэлдэг болсон бэ гэхээр би өхмээрээ гэж хэлдэг болсон. Яагаад гэвэл нөхөртөө ингэж төг удаад гай болоод байгаа болохоор тэгээд эхнэрт нь ахиж нэг тэр хөшөө хүмүүсийн асамжаа одоо харж ханддаг газраас ирэх асамжийн газраас ахиж хүн хүчирж ирээд бид нар таныг ингээд өөрсдөө байлгаад ингээд халамжлаад байя гэсэн чинь нөгөө эхнэр нь бас ахаад татгалцсан ягаад нөхөртөө хамт байна учраас тэгээд нөхөр ч гэсэндээ ингээд технэрийн тэр өвчтөй байгаа байдал цаг ирэх тутамд орцож байгаа байдлыг хараад өлөн дотор нь ингээд шимшрээд хэцүү болоод ялангуяа уг нь ингээд хөршүүдтэйгээ амар хөршүүдтэйгээ ингээд зөвлөлдөөд одоо яах вэ ийхүү гэдэг талаар ярьдаг байсан юм байна л да. Тэгсэн чинь зоолгоогоор 2020 онд та бид юу болсон мэдчихэж байгаа тийм ээ. Коронагийн нөхцөл байдал үүссэн. Тэгээ нөх хөршүүдтэйгээ ч юм олон хүмүүс нэг уулзж ярилцахаас айдаг болсон. Корона авчих гэдгээс айдаг болсон. Энэ нөхцөл байдал уусаад хөршүүдтэйгээ уулзж ярилцах ч тийм нөхцөлгүй болсон. Тэрнээс болоод маш их дарамтанд ороод төхөр нь ямар шийдвэр гаргасан бэ гэхээр эхнэртэй ингэж хэлсэн. Эхнэр ойлгохтой ярьж чадахгүй болчихсон бас цуг хүцгээ гэж хэлсэн. Тэгээ эхнэр нь тэгж хэлсэн чинь ажил дээр чадахгүйсэн эхнэр нь толгоо тохиод ойлголоо гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэгээ нөхөр нь яасан бэ гэхээр ороолтоор эхнэрийнхээ ингээд хоолойг нь боогоо. Тэгээ боогоо жоо хүчтэй ингээд боосон чинь эхнэр нь мэдээж өөрөө ерөнхийдөө өвчтөй хэцүү байсан учраас тэр дороо өөд болсон. Тэгээ нөхөр нь тэрний дараа өөрийгөө боож алах гэж үзсэн ч тэр нь чадаагүй нэмэр болоогүй бүтлгүүцсэн. Тэгээ тэр үед нь ерөнхийдөө бас нэг хүн судалгаа хийж авсны хүн ирж таарад хаалганд төгсөл маш чимээгүй байгаад тэгээ жоо шидэгтэй байсан учраас цагдаа дуудсан. Тэгээ цагдаа дуудсан чинь мэдээж зэрэг үйлдэл дээрээ
баригдсан байгаа. Тэгвэл эхнэрийнх нь хувьд гэх юм бол тийм цагаан юм оролтны малчуурны юм юугаар ингээд өнгөрсөн байгаа байлтай. Тэгээд өнөөдөр хин хийсэн нь бол тодорхой. Нөхөр нь шууд өөрийнхөө илчилсэн би ингээд ингэсэн тэгсэн гэд. Тэгээд шүүх хурал болоод тэгээ өөрийгөө хэлсэн яагаад ийм үйл хийсэн гэдэг. Эхнэр нь ерөөхдөө яг тэр шүүх хурал нь аллагын гэмт хэрэгч гэсэндээ алга хийхийг хүлээн зөвшөөрсөн гэдэг одоо үндслэлээр явсан байгаа. Тэгээд шүүх хурал дээр шүүгч нэг хэд асуугаа та яагаад ийм хэрэгсэн өнөөдөр гэж асуухад цуг өгөхийг хүссэн. Гэтэ би явж чадсангүй. Тэгээ сүүлийн хэлсэх үг нь юу гэж хэлсэн бэ гэхээр эхнэртэй хандж хэлсэн. Намайг уучлаарай. Чамайг төлөө явуулчлаа. Би араас ч явж чадсангүй гэж хэлсэн байгаа. За тэгээ шүүхээс юу гэж дүгнсэн бэ гэхээр энэ зэрэг гişнээ хэцүү байдалд байсан ч гэсэндээ хүн алах гэдэг чинь одоо тийм зөв зүйл биш ээ. Энэ бол байж боломгүй зүйл гэдгээр дүгнсэн. Тэгээ энэ хэрэг ирэхэд дууссан байгаа. За тэгээд өнөөдрийн видео гэх юм гайхалтай болсон 49 жил хүүхдгүүдсэн биеийг хайрлсан босоо харилцаа. Тэгээд сүүлд нь яг өглөөр ингээ хахлаар дууссан ч гэсэндээ ийм харилцаа байж таарлаа. За тэгээд видео таалагдсан бол та бүхэн лайка дараад шеэр хийгээрэй. Дараагийн видеоор уулзлаа. Түр баярлалаа.